За яг одоо гоггог бууцсан байна. Инхүү фокакийн аялал үүгээр эхэллээ. За ингээд эндээс Улаанбаатар хотоос нийтдээ бид чинь зургуулаар хөдөлсөн байгаамаа. За тэгээ аялал маань эхлэхээс өмнө бид 12 цагаас сонгоцсон бодлоо уулзъя гэж ирсэн боловч байхгүй. Хоцорсон, нэг цагаар хоцорсон, нөгөөд намайг хүлээгээд тарчилсан байгаа. За тэгээд хүлээсний эцэст инхүү бидэд маань ингээ онгоцонтой сууж байна. Хамаг хувцнуудаа сайхан нэмгэлж аваад дулаан хорныг инхүү зорж байна. Хоёр юм хэлсэн юм. За тэгээ бид энэ нислэг маань 25-нд явах байсан. Гэсэн хэдий ч нэг хүн маань нэмээд бид 24-нд явахаар болсон байна. Тэгээд ерөнхийдөө 24-нд явсан нислэгийн бас нэгэн давуу тал нь юу байсан бэ гэх юм бол нөгөө нэг чаптер нислэг маань хүн цөөхөн хоосны шавхуу явсан байгаа. За тэгээ бид эдгээр нэмээд нэг үсрэлийн хэдэндээ нэг 10-20 өнлөө явж байгаа. Тэгээ онгоц агаарт гарсны дараа бид бүхэн маань өссөн газараа суугаад одоо тэгээ бараг хөвтгий суугаад тоглоход ойрлохноор тэгэл онгоцондоо бүхэл бүтэн 6 цагийг үдсэн байгаамаа. Гэхдээ бид эдийн зүгээс 24-нд очингод нэг өдөр илүү үнэн төлбөрөөгөө бид бүхэн маань амрах болсон гэсэн үг байна. Бид бүхэнтэй явах байсан группийн маань 25-даа араас ирсэн байгаа. Тэгээ бид бүхэн 25-даа нийт аяллаа хөтөлбөр маань эхлээд явсан байгаа. Би хөгжөөд шүү дээ. Яа. Тасралтгүй 6 цаг юу хийхээр юу ч хийсэн бэ? Гэтэ онгоцон цөөгүүдээ онгоц чистад ёстой гоё юм билээ тухта. Тэг хүссэн газар очиж чинь бүр гоё юм. Даанч хоол байгаа. За ийхүү бид хоёр нь буугаад ирлээ. Хоолны хэд өвтөлтэй байх авах байх. Чоогоо. Өөр өндөр дад бараад байгаа юм. За бид хилээр ороод ирлээ. Тэгээ хилээр орж байгаад манай нэг энэ жоохон хүүхдийг бас оруулах юм болов уу гэж бас айжилаа. Энэ жоохон хүүхдийг оруулчлаа. Бүгд яа 6 цагийн нислэгийн араас бас цоглог явж байгаа шүү. За тэгээд энэ хүү хил дээр ирсэн. Хил нь бол ер нь бол жижиг юм лээ тий онгоцны бодол нь бол. За тэгээд онгоцны бодол дээр бичиг баримтыг бүхнүүдээ үзүүлсэн чинь байхгүй. Дроныг минь хураагаад авсан. Яасан бэ гэсэн чинь энэ хүү Вьетнам ч нөгөө социалист улс. Тэнгүүд ямар зэрэг электрон таймер заагаад дахиад дрон гэх мэт юм авч ордог юм байлээ. Тэгээ байхгүй нөгөөд чи авч оруулахгүй гэхээр гуйгаа би ч 3 жилийн ирэх хичээлээ мөнгө зөвлөлөө интернет дээр гэдэг. Эхнэр хүүхдийн зураг мөнгө үзүүлээ. Бөө юм болж иж торгуул төлөөд авъя гэж тохирсон байгаа. Тэгсэн чинь надад $100 нэхээ. Тэгээ араас нь дахиад гуйсаар хагаад $50 өгөөд дрон аваад Фокок буюу Вьетнам руу орсон байна. За яг одоо гоггог бууцсан байна. Тэгээд автобусандаа суух чинь. Нэг юм. Hello motherfuckers. За тэгээд хил нэвтрэнгүүд манай гайд маань хэлжсэн. За тэгээд гайд маань нэг автобус за баг микро мотог тэр юмрхүү суулгаад бид бүхэл бүтэн цагийн турш дахиад буудлын руугаа явсан байгаа. Яа гэхдээ бас буудлын руугаа очих хүртлээс нэлээд идэрч байгаамаа. Өссөө цангаа яаж байгаад нэг онгоц нь хоол өгөөг болохоор нэлээд өссөж очсон. За тэгээд үүний араас бид хэд маань ашгүй нөгөө нэг гайд маань бид хэдийг хоолнд оруулъя гэдэг. Ийм хүү бид хэд нэг Вьетнамын анхны хоолоо идцгээсэн байгаа. Хоол нь яг үгүй юм бэл. За бид нар хоол идсэн. Хоол бас зурагч явахгүй. Энд дуусны дараа тэгээд барин хоол нэг хоол нөгөө таваа өгөө явуулсан юм чи яах вэ? Нэг иймэрхүү л байлаа да.
За тэгэл эхний шинэ өнгөрөх буудлын дээр ирж байна да. За нэг хоёр охин. Хоёр Монгол бараа. Бид хэд маань эхний өдрөө болох юм бол нөхөө 4 одтой буудалд өнгөрөөнө. Маргааш нарийн манай группийнхэн ирэхэд бид 5 одтой буудал руугаа шилжиж орох байгаамаа. За тэгээ мэдээж хэрэг буудалтайгаа цаахан танилцаад гадна талдаа бас юм бүлтэй юм бэлээ. За тэгээ дэлгүүр оршоо орлоо. Идэж уух юм авлаа. За тэгээ оройныхаа нээлтийг хийгээд бид энэ оройдоо аюулгүй эрт унтаж амарцгаасан байна. Ялангуяа энэ юм ихтэй. Энэ юм ч хасаагүй л унтах юм билээ дээ. Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч хүслийн цэнхэр шон эсрэг За ингээд өглөө боллоо. Буудалтай мөг идэж зугаарлаа. Мөг байж шинжэнгөө л өрхөрлөө. Тэгээ ерснөө өрхөн. Тэгээ өглөө гараад юу исэн гэж Good morning, sun.